За сайн байцгаана уу манайхаа. Өнөөдөр та бүхэндээ Чернобыль алдагдсан мөс киноныхон 2 дугаар бүлгийн 4 дугаар ангийг товчлон хүргэх гэж байна. Та бүхэн биднийг дэмжиж лайк болон subscribe-а дараарай. За ингээд кинонд орцгоё. 4 дугаар анги маань эхлэхэд манайхад Никитагийн өгсөн таблетнаас тэрэнд юу тохиолдсон талаар үздэг. Тэр бичлэгтээ Паша чи бол би 1986 онд цөмийн ослыг зогсоох гэсэн боловч чадалгүйгээр ирэмдэг болсон. Би цаг хугацаагаар аялах боломжгүй болсон. Тийм болохоор чамааг энд ирэх хүртэл 27 жилийн хугацаанд хэдэн бичлэг хийж үлдээлээ гэв. Миний алдааг дахин давтахгүй байгаарай гэж хэлв. Гёша ч юу болоод байгаад итгэж чадахгүй галзуурсан хүн шиг л болчихно. Тэр өрлөн цааш гүйж байхдаа яг л машин дайруулан гаалдав. Машины жолооч юу болов? Та нар зүгээр үү? Би ласу явж байна гэхэд манайхад газар төгөхөөр болно. Тэд машин дотор явахдаа таблетнаас бичлэгээ үзсээр л явна. Жолооч ахтаач бас ууч хөрөн юм асуудал. Би сэтгэл зүйн эмгэгтэй. Миний амьдрал өдөр болгон шинэ хуудаснаас эхэлдэг. Би 1956 он хүртэлх амьдралаа сандаг гэж хэлв. Манайхад ч англи хэл мэдгүй болохоор Анягаар орчуулуулан сонсцгооно. Жолооч ах тэгтэл би сүмийнхаа нэг хүнтэй уулзах ёстой. Та нар энд төр хүлээж байгаарай гэж хэлэн дотогш оров. Тэд хүлээж байх үедээ үргэлжлүүлэн бичлэгээ үзтэл цөмийн цахилгаан станцыг Киллер Медисон гэх эмэгтэйд илбэлсэн. Тэр бол тесрэг бөмбөгний мэрэгжилтэн. Та нар энэ эмэгтэйг ямар ч аргаар хамаагүй зогсооход болно л гэж хэлв. Бас хэрвээ та нар надтай хамт Америк руу ирээгүй байсан бол бүгд Москвад өгөх байсан. Костенко энэ бүгдийг хийж байгаа үг мэдэхгүйж ямар тач бүгд өгөх байсан гэв. Гёшач бас л итгэж өгөхгүй. Энэ зүгээр л худлаа бичлэг байна гэд хэлтэл түүний бичлэгч гараад ирэв. Гёшагийн өгөх гэж байх үедээ хийсэн бичлэг байдаг ба сайн хүнийг аврахад ямар ч төлөөс төлсөн багддаггүй гэж аавынхаа үгийг хэлэн нас бардаг. Манайхад энэ бичлэгийг нь үзэн бүгд шоконд орцгов. Гёша одоо л юу болоод байгаад итгэж ихэж байх шиг байна да. Энэ үеэр санвартан дотогш орон нэг хүүхдийг ажиллах гэж байтал тэр хүүхэд нь урдаас нь та хинтээ ирсэн юм бэ ирхмээ. Өнөөдөр та өхнгээд бовтноод байв. Санвартан ч хүүхдийн ээжтэй уулзтал би хүүхдээсээ айж байна. Түүний биеинд чөтгөр шүглжсэн болтой гэж хэлв. Санвартан түнд хэрвээ бурханд итгэдэг бол чөтгөр ч гэсэн итгэх хэрэгтэй. Би учрыг нь олж өгнө гэж хэлэн би энэ хүүхдүүдийг ласыг хөргөж өгчгöd буцаад ирийгээд гараад явчихв. Гадаа гарч ирэн яг явах гэж байтал байшин дотроос эмэгтэй орлох чимээ сонсогдно. Манайхад бүгд яран уртал толгоондоо цохиулан ухаан алдаад унжсан байдаг. Аня Гёша хоёр санвартантай хамт байшинд үлдэж Паша Леша наасты 3 хотоос эмч авчрахаар явцгаав. Тэд замдаа яаж Киллерийг зогсоох талаараа ярилцсан. Санвартанч Дерикийг өрөөнүүдээр хаан явтал хоолой нин тэнгүү сонсогдоод унана. Яг энэ үеэр Аня орлон Дерик энд байна гэж санвартыг дуудана. Түүнийг барьж аваад сандал дээр суулган юм асуув. Чи сандал шидсэн үү? Тийм ээ. Чи ээжигээ гэмтээсэн үү? Тийм ээ. Чи Дерик мөн үү? Биш гэж хэлэхдээ зэрэгцэн байшингийн тог цахилгаан бүгд тасрав. Энэ үед манайхад хотод орж ирэн нөгөө цагдаагийн хилцгийг харан цааш явцгааж байтал хажуугаар нь машинтай хэдэн цагсан залуучууд өнгөрнө. Гёшагийн анхаарал нь сарниж урд замаа харахгүй явж байгаад хүм өргөнгөө алдна. Гэтэл нөгөө хүн нь шөнө станцыг дэлбэх гэж байгаа Киллер Медисон байж байдаг. Тэд машинаа зам дээр орхин түүнийг даган араас нь паб руу оров. Бармен бас санвартны захиаг дамжуулан та яшаа эмч явуулаад өгөөч гэж говь. Англи хэл мэдэхгүй болохоор арай гэж л ойлголцоцгооно. Тэгтэл Киллер гадагшаа гарan явах үед манайхад араас нь гарах гэсэн боловч паб байсан хүмүүстэй муудан баггүй сахилахгүйтэй дамжина. Тэд гарan араас нь хөөж Киллерч зогтов. Хэсэг хөөцөлдсөний эцэст Паша түүнийг модоор цохин унгав. Энэ үеэр байшинд үлдсэн хэд маань Дерикийг хан явж байтал канистртай бензин барин гарч ирээд бодлороо бензинийг асган дэнлүүгч бас унгаж галт тавьчихав. Санвартанд сэрэн тэднийг авран гаргаж Дерикийн ээжийг аврах гэж байгаад чадахгүй нас барчихав. Энэ бацаан бол тоос нь шинжгүй сууж байна. Паша түүний бичиг баримтыг үзтэл Костенкотой хамт авахсан зураг байж байх нь тэр. Түүнийг сэрэх гэж үзэнд сэрэхгүй л байлаа. Ус цацхуу яах вэ гэд ярилцаж байтал тэр сэрэн Настиг барьцаалаад гар буг нь хурааж аваад зогсчихв. Манайхад машин дээр ирэн явах гэтэл цагдаа нар паб болсон асуудлаар ирсэн байдаг. Тэднийг бичиг баримтаа шалгуулт гэхдээ зэрэгцэн пабд муудалдан залуунч тэд мөн байна гэж танин цагдаа нарт баригдчихв. Харин байшин дээр гал команд ирэн галыг унтрааж байдаг. Гал сөнөөгч холбоогоор цагдаа нартай ярин энд плечерийн эдлэнд гал гарсан байна. Хатагтай плечер санвартан 2 нас барсан. Тэднийг Дерик шатаасан гэж гэрчүүд яриад байна гэв. Гэтэл цагдаач юун гэрч билээ гэхэд 2 орос залуу гэж хариулав. Өнөөдөр чинь орсуудын өвчин хөдөлчихсөн юм уу? Бааранд бас хэдэн орсууд өмнөд дэгдээсэн. Наад хоёрыгоо бариад ир гэж хэлв.
Ямартаач манайх хэд бүгд нэг газараа цуглалаа. Тэд цагдаа нарт цөмийн цахилгаан станцыг дэлбэлэх гэж байгаа талаар хэлэхэд огтхон ч тоосонгүй. Геошо тэгтэл гин тойрлон манайх хэд ч яасныг нь асуудал. Бид шилжих үед энэ цагдаагийн газрын суурин дээр хөшөө баригдсан байх болно. Бид хөшөөнд зоогдож өгнөгээд зорилов. Хилээр станцыг дэлбэлэхээр явж байтал гинэт зам дээрх гарч ирэн тэр сандран зогсов. Түүнийг хол гэж орилоход дээрх түнд нэгэн үзэгдлүүдийг харуулад өөрийн хотоо битгий юм болго гэж хэлэн түүний гар бууг нь хайлуулан түүнийг дээш өргөв. Дээрхийн хүч чадлан дуусан бололтой газар унаад өгнө. Харин хилээр машина онон станц руу яваад өглөө. Энэ үеэр манай хэд ингээд дууслаа даа гэд байж байтал цагдаа нар төхөөрөмжийг нь авчран энэ яагаад дуграад байна гэд үзүүлтэл шилжилт амжилттай гэсэн бичиг байв. Гэтэл манай хэд бүгд шилжин өөр газар хүрээд ирж нэг хүнээс одоо хэдэн он бэ гэд асуудал 1956 он гэж хэлснээр 4-р анги маань төгсдөг. За кино маань ч улам сонирхолтой болж байна да. Тэгэд манайхан биднийг дэмжиж дараагийн анги руу орохын өмнө нэг сайхан лайк болон subscribe-а дараад 5-р анги руу орцгоё. 5-р анги маань Пашагийн зүүдээр эхлэх ба тэр зүүдэндээ Виталий гэдэг хүний биед орчихсон эхнэр охинтой болсон талаар зүүдэлдэг. Паша цочин сэрээд найзуудаа хайтал Аня Насти хоёр хөвгүүдийг идэхим олж ирэхээр явсныг хэлнэ. Харин Геошо хоёр нэг эмээгийн дэлгүүрээс авсан юмнуудыг нь дээрэнд нь цугтаана. Тэр хоёр буцан явж байхдаа Настигийн талаар ярилцсан маргалдаж зам дээр зодтолж байтал нэг машин тэднийг мөргөхөө алдаа зогсно. Энэ хүн өмнөх анги дээр гарч байсан санаартан байдаг. Тэр машинаасаа буужран та нар зүгээр үгээд манай хэдэд машинаасаа жүрж авч өгөх гэж байтал хажуунаас нь өөр машин гинт хурдтайгаар ирэн түүнийг шүргэн газар унгана. Манай хэд имлэг дээр санаартныг хүргэж ирэн эмнэлгийн хүмүүст өөрсдийгөө санаартантай хамт явж байсан гэж худлаа хэлв. Манай хэд яагаад энэ цаг хугацаанд байгаагаа ойлгохгүй л байлаа. Санаартны тархинд хөдөлж юу ч санахгүй байна. Мөрөгсөн жолооч нь комд орсон гэж хэлнэ. Тэд өлсөж ахаад юм холгаалж идэв гэхэд Пашаныг арга сэтнэ. Гэтэл тэр нь цусаа хандвлаад хоол өнгөө гэснийг олж уншин Паша цусаан өгч найзуудтайгаа хоол идэнэ. Энэ үед Геошо Настиатай эмнэлгийн нэг өрөөнд ярилцахаар явна. Геошо өөрийгөө яагаад энэ ертөнцид тийм даруухан номоо байдгаа тайлбарлана. Учир нь түүний аав нь гал сөнөгч байсан бөгөөд аав нь нас барснаасаа хойш ээжийнхээ санаг зовоохгүй гэсэндээ тийм байдаг талаараа тайлбарлалтал Насти хоёр нь. Насти өөрийнхөө персик хэлсэн талаарч хэлэн нээлдэж энэ хоёр маань ингээд учиртай болно. Нөгөө талд Паша Геошо хоёр Никитагийн үлдээсэн таблетэн дээр кодыг тайлах гэж оролдоно. Гэтэл Геошо чи он сар өдөр бичих хэрэгтэй гэхэд Паша тэгвэл зөвхөн миний л мэдэх зүйл байх нь гэд Чернобылийн осол болсон өдрийг бичтэл код нь тайлгдана. Эмнэлгийн хүлээн авах дээр санаартыг мөргсөн хүний эхнэр ирээд уйлж зогсно. Учир нь нөхөр нь галзуугийн эмнэлгээс ороод явж байхдаа осол гаргаж санаартныг дайрсан байдаг. Нөгөө талд Паша Никитагийн үлдээсэн бичлэгийг үзэхэд Пашагийн зүүдэн дэх өөр хүний зүүдний учрыг тайлбарлана. Түүний байнга зүүдлэд байгаа хүн нь Виталий гэх хүн ба Чернобылийн осол гарахад ослын яг төвд нь байсан хүн байдаг. Мөн бүс оюун ухаантай ба бүс нь хүн байж магадгүй. Ослын үед реактортай хамгийн ойр байсан хүн нь бүс болсон байж магадгүй бөгөөд тэр хүн нь Виталий гэж хэлдэг. Тиймээс л байнга Пашагийн зүүдэнд ордог. Бүсийн нэг хэсэг чиний дотор бий гэж тайлбарлана. Насти Геошо хоёр аль хэдийнэ нэгэндээ татагдсан байдаг. Манай хэд санаартныг эмнэлгээс гарган түүний гэрлөө явцгаадаг. Санаартан гэрээ танилцуулна. Харин манай хэд яагаад бүтэн өдөр болцоод байхад шилжихгүй байгаа юм бол гэж ярилцсан. Санаартан өрөөндөө орж амарлаа. Манай хэдийг гэртээ байгаа юм шиг тухтай байгаарай гэв. Охид төвгүүдэрээ тусдаа өрөөнд орцгохоор болцооно. Геошо калор клип болсон үйл явдлыг судалсаар байлаа. Тэр хэлэхдээ бид цаг хугацаагаар аялахдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөд байгаа гэдэг. Өмнө бид 26 жилийн өмнөх рүү Хилээр гих бүсгүй калор клиптийг дэлбэлсэн өдрөлөө бутсан. Харин дахиад бид нар шилжихдээ 30 жилийн өмнөх рүү буюу Хилээр төрөөд 2 хонож байгаа гэдгийг хэлнэ. Бид Хилээрийн амьдралд ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөр ирсэн гэдэг. Харин Геошо түүнийг баг байгаа дээр нь алчхыг гэхэд Паша үгүй Геошо энд хэнийг ч алахгүй бас энд бүгдээрээ хонохгүй. Шүн шилжиж магадгүй учраас машиндаа хонцгоё гэж хэлнэ. Паша найзуудаасаа шүн хаашаач явахгүй байхыг хүсээд тэд машиндаа унтцгаана. Харин энэ үеэр Ласпи хотын эмнэлэгт санаартныг дайрсан хүн ухаан орон гаваа талиад цүх барин оргоно. Паша сэрийн хартал найзууд нь байдаггүй. Түүнд нэгэн том шар гэрэл харагдах ба гэрлэг даган явна. Гэхдээ тэр өөрийгөө зүудэлж байгаа гэдгээ мэдэхгүй байв. Харин бодит байдал дээр манай хэд сэрээд хартал Паша байсангүй.
Тэд машинаасаа буун Пашагийн мөрөөр хайна. Паша нөгөө шар гэрлийг даган явсаар нэгэн байшингийн гадаа ирнэ. Гэтэл Пашагийн зүудэнд байшин руу Костенко буу барьсаар оров. Манайхэд Пашаг болоод нүдэнэ гэхэд сэрэхгүй байхаар нь Хёшо очоод цохиод сэрээчгдэг юм да. Паша сэрээд найзуудаа энэ байшин руу Костенко орлоо гэхэд 1956 онд Костенко байх боломжгүй гэдгийг найзууд нь хэлнэ. Гёшо шуудангийн харцаг дээрх нэрийг хардал Мэдисэн буюу Хилэрийн гэр нь байдаг. Гэтэл байшин дотроос нэг эмэгтэй тусламж хүсэн орилоход манайхэд байшин руу гүйн орно. Гэтэл дотор нь Костенко биш харин сүх барьсан нөгөө хүн байдаг. Аня тэр хүнд сүхээ тавь гэж хэлэхэд огтхон ч үгийг нь сонсохгүй галзууран сүхтэж эхлэхэд Паша түүнийг маш хүчтэйгээр түлхэн цонхоор шиднэ. Гэтэл тэд гинт шилжин алга болж Хилэр ээжтэйгээ үлдэв. Хилэрийн ээж нь галзуурсан бололтой эмнэлэгт хүргэгдэнэ. Мөн түүний нөхөр нь цонхоор шидэгдээд газар дээрээ нас барсан гэж эмчилнэ. Энэ үеэр эмнэлэгт Дина гэх жаахан охин ирэн Пашагийн цусыг сэлбүүлнэ. Мөн тэр охин том болоод хүүтэй болвол Дэрик гэдэг нэр өгнө гэж инээлтсээр 2 дугаар бүлгийн 5 дугаар анги маань төгснө. Хэрвээ кино маань таалагдж байвал дараагийн ангийг үзээгээд комент бичиж үлдээгээрэй. Мөн та бүхэн таалагдж байвал лайк болон subscribe-а дараарай. Та бүгдэд баярлалаа.